хэлбэл цахилгаан хаалгаар үзэн за тэгвэл хэдүүлээ бодлого бодъё. 2 кг 10 градусын температуртай хүмүүсийг 2 кг цахилгаан хаалгаар халааж 20 градусын температуртай болгов. Халаагуур ямар хугацаанд ажиллуулсан бэ? Халаагуурыг ямар хугацаанд ажиллуулсан бэ? За энэ дээр ингэж байна. Тэгэхээр бид нар хэдийн хэмжээний дулаан зарцуулсан бүгд тооцсон. Тэгэхээр энэ хасах 10 градусын температуртай хүмүүсийг 20 градусын температуртай болгоход энэ бол ус болсон байна. Тэгэхээр юу болж байгаа вэ гэхээр мөс тэгэхээр мөс халахтай хасах 20 градусын градусын температуртай мөс болж байна. Мөс яах вэ? Хайлахад температурын өөрчлөлт явагдах. Градусаас ус хална. Ус нь бол градустай уснаас 20 градусаас хасахтай. Тэгвэл энд бид нар Q-ийг тооцсон, Q2-ыг тооцсон, Q3-ыг тооцсон. За энэ бүх хэлбэр нь зөв тэгэхээр Q-ийг тийм 2 Q3 гэдэг хэлбэр чинь Q гэсэн. За энэ Q юу гэж вэ? Тэгэхээр энэ бүх дулааныг цахилгаан хаалгаар болж байна. Тэгвэл халаагаар дулааныг бодлоо Q-ийн чадлыг хугацаагаар болж байна. Үүний дулаан алдаж байхгүй савны одоо чинь үсийг мэдэрсэн сав гэж таах. Тэр савны одоо дулаан алдаж бас тооцохгүй юм ерөөсөө энэ цахилгаан хаалгаар дулаан чинь энэний одоо энд халаахыг шаардлагатай дулаан болж байна гэсэн үг. Тэгвэл энэ маань болохоор Q-ийн дээр Q2 тэнцүү P үчин T. Бидний олон хугацааг бол Q-ийн дээр Q2 Q3 баахан чадал. Хэмээн чадал нь энэ хөгжсөн. За ерөнхий одоо чинь бодлого төлөөх гэж байна. За тэгвэл Q-ийг гэдэг нь бол мөс халах. Q-ийн тэнцүү ийм С мөс халж байгаа үржих нь температур өөрчлөлт нь хасгаараас тэр болж байгаа. Температур өөрчлөлт нь тэр бол дельта T гэж. Q-ийн мөс хална мөс хайлахад ийм явдаг. Q3 ийм С ус болсон байгаа. Ус тэр үржих дельта T ингэж хэлж. Тэгэхээр энэ бол температурын өөрчлөлт. За энд бол хугацаа явах тийм. За тэгвэл эндээс болж өгөхөөр 2 кг үржих 2.1 кж баахан градус. За энэ өсний хувьд бол багтаж бид ингэж мэдж байгаа. Тэгээд үржих за энэ үржихийн температур өөрчлөлт нь 0-оос хасах. Чинь нэг макс градус. Энэ тийм байна. За 2.1-ийг 2 үржүүлэх чинь 4.2 үржүүлэх нь 42 кг. 42 кг. За энд 330 мас нь 2 кг. 330 кг баахан кг. Усны хайлах бодлоо. Тэгвэл 360 кг. За энэ бодлого бодвол энэ мас нь 2 кг. Үржих С 4.2 кж градусаас температур өөрчлөлт нь 0-оос 20. Тэгэхээр эцсийн 20-оос хасах нь градусаас. За энийг үржүүлэх юм бол 8.4 үржүүлэх юм бол 16.8 кг. Энэ бүх дулааны үйлдвэр чинь
гэхээр 42 дээр 1 160 160 870 жаал. За энэ бодхон 870 кил гэдэг чинь 3 зэрэгтэй. Хуваах нь. За эсвэл шууд ингэж кил жаул хуваах нь 2 кил ватт. Кил гэлтэй байна. За ваттыг секундээр үзүүлэх жаулаар тэгвэл секунд яаж авах вэ гэхээр жаулыг хуваах нь ватт гэсэн. Тэгэхээр жаулыг ватт авах нь өнөөдөр үсчих гэхээр секунд гарч. За 870-ыг 2-т хуваах нь бол 435 секунд. Тэгэхээр энэ хандлага 435 секунд буюу 60 хуваах нь бол 7 минут 15 секунд ажиллана гэсэн үг. 7 минут 15 секунд ажиллах юм бол нэгс 2 киловатт гэдэг яг энгийн ус үсгэлсэн юм гэдэг бол чадлын томчээ. Тэгэхээр асхаар гаргацсан хүмүүсттэй 2 кг усыг эдгээр самд дүүрсэн усыг хийж байгаа халаачих юм бол